За энэ удаагийнхаа аялалд бүхэн морины өв соёл байгальтай харилцах. За мөн отоглох цэг. За ав ажиглах. За мөн хээрийн хүнс хоол бэлтгэх зэрэг сэдв агуулгыг багтааж зохиц өв соёлын аялал байдлаар зохион байгууллаа. За хотгоос хан гарахны чиглэлд маршрутыг бол зохион байгуулсан. За хаврын улирал учраас зас бол хараахан хайлаагүй. Маш их застай. Тэгээ өндөр уулын хяраар голчлон аялсан учраас маш их адал явдалд экстрим төрлийн юм аялалд орж байгаа. За тэгээд отоглох цэгээ сонгоод энэ анчны орцсон дээр бид бол отголсон. За тэгэхээр аяллийн нэг чиглэл маань survival буюу байгаль мэндүүлдэх. За байгальд байших хэрэгсэл гал хоол хүнс бэлтгэх мэтлэн байгаль дээр яаж хүн дасан зогсож амьдулдах вэ, мэндүүлдэх вэ гэсэн энэ чиглэлийн сэдв агуулгын хүрээнд хүнс хоол оруулж өгсөн байгаа. За энэ удаагийнхаа бид нар аяллаа хоол хүнсэнд бол хээрийн хоолоор эртнээс бэлдэж ирсэн энэ халуун чулуугаар хорхосон борцтой шүл. Энэ шүл дээ. Бэлтгээд аваа явж. Хээрийн борцтой шүл. Цай буслах зур. Улаасан чулуу хийсэн борцтой шүл гэдэг чинь шүл дээ. За дахиад нэг хийе. Хаврын улиралтай ингэж зогтсон. За ингээл хаврын ядаргаа бүх юм чинь алга болж үлдээ. За энэ ногоон сонг нөө. Зорилготой. Дахиад нэг яа гэлээ. Бэлтгэгч хайлагчтай. Сайхан зоо барьсан. За мөн эртний бас өрөө хамрын анчтын бэлтгэдэг байсан. За авчаахаа гэж. харин тавгал гэсэн үг тийм ээ. Чулуу бол улааш чулуу. Урчилж одоо амтаж бэлтгэж дарсан. Махаар ингэж хоёр хавтгай чулууны хооронд хавсаадаад. Ингэж хоёр талаас нь шарж болоодог. Дөрвөн модоор хоёр хүн авчичмаар байна. Энэ сайхан чулуун дээр нь энийг аваа. Nice. Хоппа. Ингээд чаханы хаад нэг юм уу. Хөтэй дагараа. Хаамаа сайхан. Яа. Тэгээд сайхан. Байгаль дэлхийдээ гараад цэвэрчмээр хамж мөн сайхан эртний хууч яраа байгаль шинжих гэх мэтлэн танин мэдхүүн агуулгуудыг бас оруулж өгснөөрөө аялал маань нэлээд онцлог боллоо. Тэгээд тухайн аяллаа чиглэлийг яваараас нь гэдэг өдрийн одоо онцлогт аялагчдын ур чадвар тохируулан аяллуудыг бол чиглэлийг зохион байгуулж байна. Тэгээд та бүхэн маань бидний аялалтай хамтран ажиллаарай гэж бид уран залж байна.